Ивент итгэгч ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Rocket нэвтрүүлгийн season 2 эхэлж байгаад маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр бодлогын зочин булангийн маань анхны зочин хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн, инновац хүн бодлогын байнгын орооны гишүүн Хасварын Ган хоёрыг хүрэлцэн ирлээ. Сайн байна уу та? Сайн байна уу үзэгчдээ. Сайн байна уу зулцаа. Сайн байна уу. За тэгээд урилгын маань авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бид хэдийн хувьд бол инновац цахим бодлогын байнгын хороо бас хуучин одоо агентлаг дээр бол нэлээдгүй олон ажлыг бол бас хамтран хийсэн юм туршлагатай байгаа. За тэр талаараас өнөөдөр нэлээд ярилцсан. Гэхдээ эхнийхээ асуултыг танаас урд нь та бол бизнес эрхлэгч нэлээдгүй туршлагатаас бизнес эрхлэгч байсан. Тэгээд одоо бол төрийн түвшээ болсон. Тэгэхээр тэр үеийн бизнесийн орчин яг одоо энэ үед ингээд та төрийн түвшээ болсны дараах энэ бизнесийн орчин хэр өөрчлөгдсөн байна, хэр одоо өөрчлөгдөх бас шаардлагатай байна. Тэр талаараа ялгааг танаас асуумаар байна л да. Одоо ямар үетэй харьцуулах уу гэдгээс л болно л доо. 2005 манайх чинь энэ бол 2012 оны хүртэл маш их нээлттэй эдийн засгт байсан шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод бас бизнес орчин харьцангуй сайн үзүүлэлттэй байдаг байсан. Тэгээд 2011-12 оноос хойш манайх ингээд урууцаар аваад яг эдийн засгийн эзлэх одоо төрийн оролцоо асар өндөр болцсон. За нөгөө үе олон нэг олон тооны жишээлүүд чинь одоо 2001 онд жишээлийн тухай хууль батлагдахад 200 жишээлтэй байсан байхгүй. Тэгээ өнөөдөр бол одоо бараг жишөөрөл зөвхөн хуулиар ирэх авсан жишээл нь 998. За хуулиар ирэх аваагүй тушаал, журам мэдрэл ингээд тогтоол эдрийг гаргацсан байгаа жишээ нь 6-700 нийлээд энэ чар 1500-1600 жишээл бий болсон. За хуулиар ирэх аваагүй мөртлөө тодорхой хэмжээний нөгөө аж ахуйн үйл ажиллагаар ингээд хэдэн жилээр хацаас хүртэл тохиолдод байдаг. Одоо нөгөө айгүй энгийн жишээлх юм бол 2010 2-3 онд чинь нөгөө электр жугаа ерхийлэгч байхдаа ашиг малтмуулын хайгуулын салбарыг тэр чигтэн зогсоосон шүү дээ. 3-4 жил үргэлжилсэн. Тэр бол одоо жишээлбэл хуулиар ирэх аваагүй тийм эрх зүйн акт үлдээл, цагааны акт үлдээл тэгэл зогсоосон байдаг. Гэх мэтлэн энэ бол ингээд наа чинь бизнесийн орчин өөрөө тийм айгүй ойлгомжтой дүрмтэй байж байгаад одоо хуулиар одоо ирэх аваагүй айгүй олон үйлдэлээс бол манай бизнес орчин айгүй муудсан байхгүй. Төрийн дарамт улам ихссэн гэж бичиг цаас улам ихссэн гэж ер нь ойлгож байна тийм. За та бас инновац зохион бодлогын байнгын хорооны гишүүн бас бүх хуулийн ажлын хэсгүүдээс оролцож явсан. Сая өнгөрсөн жил зохион бодлогын багц хуулиуд батлагдсан байгаа. Тэгээ ингээд ер нь урдны маш олон юм бодлогын зочдтой ярьж хахад улсын их хурлын гишүүд бол бодлого тодорхойлоод хууль баталдаг. Гэвч яам агентлаг дээр ч юм уу тухайн одоо агентлагууд дээр очиод тухайн хуулийн журмууд гарахгүйгаас болоод тэр одоо хууль ер нь бол цаас олон үлдэх хэрэгжих магадлал нь бол 25% гэдэг ч юм уу. Иймэрхүү судалгаанууд зөндөө байдаг юм байна л да. Тэгэхээр одоо дэлхийн ертөнц маш хурдтай цахим одоо хөгжиж байгаа энэ цаг үед тэр одоо цахим хөгжлийн багц хуулиудын хэрэгжилтэн дээр та хэд маань нэлээдгүй сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа л та. Тэгэхээр энэ одоо хуулиуд маань батлагдсанаас хойш хэрэгжилт ер нь хэр явж байгаа вэ? Тэр талаар одоо таньс мэдээлэл авмаараа. Яг виртуал хүрээний үйлчлэгээ үзүүлэгчийн одоо хуулийн журмуудаас босноо бүгдээрээ журмууд нь гараад хэрэгжилт явуулдаг. Яг журам гэснээс яг ер нь бол зөв болж игэл хуулиа бидрээ маш сайн тодорхой гаргаж байгаа хэрэгтэй л дээ. Хуулиа дагаад яг журам гэдэг маань өөрөө эргээгээд дараад нь энэ чинь явсараа сүултээ хуулиа давсан журмуудтай болчихдог байхгүй юу. Тэгээ тэрийгээ дараа нь ингээд цэвэрлэх гэж аюух ажиллагаа ордог. Маш их цаг зарцуулдаг. Сайн нөө жишээлийн хуультай ингээд холбогдуулж илнэ шүү дээ маах. Жишээлийн хуультай мөртлөө энэ одоо 998 жишээл байхад хуулиар журам, тогтоол, тушаал ингээд явсараа тэр 1500 болсон байдаг. Тэгээ тэр нь одоо хуулиа давсан тийм журмууд болсон байдаг. Тэгээ зүгээр сайд нэг тушаал гаргаад шинээр жишүүлээ харилцаатай холбоотой юм. Цагааны актууд үйлдэлүүд явж байна. Тэгэхээр энэ бол зөв болж игэл хуулийг бол юу л ямар юм л тийм харьцангуй одоо журмын зохицуул нэлээд бага байлахаар хуулийн нэлээд сайн тодорхой
ил тууд нээлттэй хуулийг хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл хууль санаачлагч нь өөр бодлоор хууль хийждэг. Тэм чи журам нь гарахтаа өөрөөр бас гаргаад тах боломжтой. Тэгэхээр одоо энэ уялдаа холбоог ер нь би бас өөрөө сайн ойлгохгүй байгаа байхгүй. Хууль санаачлагч нар маань яг л бизнес эрхлэгчтэй тохирсон тэднэрт хэрэгтэй хуулиуд ингээд баталчихад явцын дундаа тэр нь өөрөө бүр төр нэлээд те дарамт учруулах тийм одоо шаардлага өндөр босгуудыг тавиад байна л да. Тэгэхээр магадгүй одоо их хурал яам агентлаг хоорондын тийм уялдаа холбоон дээр анхаарах хэрэгтэй юм болоо тэр талаар та юу гэж бодож байна? Мэдээж уялдаа холбоо сайжруулах асуудлууд байна. Мэдээж байгаа л да. Гэхдээ хоёрдугаар асуудал бас нөгөө зөвхөн одоо нөгөө уялдаа холбооноос гадна нөгөө хуулийг асар богино хугацаанд батлаад байна л да. Одоо нөгөө маш яарж баталдаг. Тэгээд тэндээс ч бол хийдэл гардаг. Тэгээд дараад нэрээ дахиад заасдаг ингээд ийм асуудал бас байна. Одоо яг жишээлийн хууль чинь 2019 онд өргөн баригдсан хууль. Тийм. Тэгээд би чинь нодон жилийн 2020 оны 5 сард ажлыг авсан. Одоо нэг ажил хэсэг ахалж байгаа гэсэн 20 оны 5 сараас хойш. Яг өнгөд бол одоо намрын чуулганаар батлуулах одоо тийм маш их одоо юу ирсэн л дээ одоо нөгөө манай намын дарга тийм. Тэгээд усыг бол одоо ийм энийг яаралтай засах хэрэгтэй байна. Яаралтай тэрийг батлуулж болно л да. Гэхдээ эн чинь айгүй яг одоо зөвхөн энэ хуулийг дагаад 120 гаруй хуульд одоо өөрчлөлт орно. За тэгээд нөгөө хуулиар ирэх автсан одоо 20 хэдэн салбар байна. Одоо нөгөө одоо журам хуулиар дагаад бахан журам гаргацсан. Тэр журмууд руу мөрт бид нар одоо орж ажиллаж нөгөө одоо үндсэндээ бид 56 удаа уулзалт хийсэн байгаа байхгүй. Одоо зөвхөн төрийн захиргааны байгууллагууд. Нэг байгууллагатай бид 5 удаа уулзалт өчтөр хамгийн сүүлийн уулзалтуудаа хийж одоо бааз дуусгаж байгаа. Одоо нийт энэ өнөөдрийн байдлаар бид 398 жишээлтэй байхаар одоо ингээд дуусч байна. Яг одоо жишээлүүд жагсаалтанд орж байгаа. Зорчин гэсэн. За тэгээд ингээд дагалдах хуулиудаа тэгээд энэ хуулийг бацсны дараа улсын хурлаас тогтоол гаргаж одоо засгийн газар чиглэл өгнө. За тэгээд чиглэл өгөхдөө бид нар одоо тэр журмаар зохицуулалтаа хийж байгаа юм уу да аль болох энэ процессын хуульд жишээлбэл нөр процесс үйл байхгүй одоо өргөдөл өгөн хэдэн он дотор шийдвэрлэн ингээд те процесс үйл байгаа. Тэгээ энэ процессд уялдуулж одоо нөгөө бусад салбарын зохицуулалтаа хийшүү гэдэг бид нэгдүгээр тогтоолоо үйлдэх юм. Хоёрдугаар жишээлийн хууль батлагдсны дараагаар яалтчгүй бид бас нэг дахиад нөгөө шинжлэх ёстой хоёр хууль байна. Тэр нь одоо тэмдэгтийн хурамжийн тухай хууль шинжлэх хэрэгтэй болно. Жишээлийн тоо багасч байгаа. Хоёрдугаараас болохоор нөгөө стандартын тухай. Яг тэгэхээр энэ нь бол одоо энэ дэлхийн ихэнх оронд ч юм бол стандартаа хангасан байвал гэж чөлөөт эрхлэх үг нээж өгдөө шүү дээ. Тэгэхээр манай энэ стандарттай холбоотой хууль эдгээр нь бас нэг жоохон яаралтай ер нь шинжлэх шаардлага харагдал. Мэдээж одоо иргэд аж ахуй нэгжид бол 1200-300 гаруй одоо зөвшөөрөл янз бүрийн лиценз дүрм журм ингээд дагдаг байсан бол одоо 400 болох ч гэдэг бол маш олон одоо энэ дарамтыг цаг хугацааг хэмнэхтэй юм боломж гарч байгаа. Тэгэхээр энэ цаанаа мэдээж цахим шилжилттэй бас холбоотой байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр яаж одоо уйлдах уу тэрийг нийтийн мэдээллийн тухай хуультай уйлдэж байгаа. Цахим гаруусын тухай хуультай уйлдэж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бусад хуулиудаа суулгаад явсан гэж ойлгож болох уу тийм. Яг одоо нөгөө төр өөртөө байгаа мэдээлэл нэхгүй байх тийм. Одоо тэгээ цахим нэгдсэн сантай байна. Тэр одоо аль нэг аж ахуй нэгж тендерд орж ивэл цахим нэгдсэн сан дээр нөгөө аж ахуй нэгжийн зөвшөөрлийн юу гэдэг байж чинь хугацаанд байж чинь ямар зэрэглэлийн зөвшөөрлөлтэй гэдэг нь харагдана тийм ээ. Одоо жишээлбэл барилгын зөвшөөрлөх юм бол 16 давхар барилга барих зөвшөөрлөлтэй үгүй юу гэдэг захимаар харж байна гэсэн үг. Заавалчгүй нэг гэрчлэгээ бариад натратор гүйчичээд батлуулаад ингээл тэгээ өөрийнхөө эрийн үйл хөдлөлт гүйчичээд батлуулаад ингэ шаардлагагүй болно гэсэн. Тэгээ нөгөө бусад байгууллагуудаас нөгөө магадлан авчрах ч юм уу баталгаажуулалт авчрах. Тийм чинь өөрөө эрх бүхий байгууллага нь өөрөө тэрийг авдаг болох. Яг одоо шинэ зөвшөөрлөлөөр. Тэгээ нөгөө нийтийн мэдээллийн тухай хууль, нөгөө цахим гар үсгийн тухай гэдэг нь шууд хуультай явчихна. Энэ зөвшөөрөлтэй холбоотой бүх процессыг захимжуулах заалт орж байгаа. Захимжуулна гэдэг нь зөвхөн цахим мэдээллийн санд орохоосоо гадна үйл явцыг нь захимжуул гэж байна. Тэгээ явцыг нь захимжуулах хэрэгтэй. Одоо нэг процесс нь өөрөө захим байх хэрэгтэй гэдэг орж байгаа. Ямар нэгэн төрлийн албаагчтай уулзахгүйгээр бүгдийн цахимаар хийх тэр процессыг хэлнэ тийм. Өргөдөл өгтөө цахим өргөдөл гарна. Тэгээд одоо бүгдүүлбэрийг хийн. За тэгээ нөгөө 5 хоногийн дотор одоо тухайн нөгөө эрх бүхий байгуулган материалын шалгаад дутуу байна уу юу гэдэг юу өгнө гэсэн. Дараа нь одоо 30 хоногийн дараа таны тэр материал чинь дутуу байсан болохоор одоо жишээл өгөхгүй гэдэг тийм юм байхгүй гэсэн.
5 хоног дотор таны эдийн засгийн хэмжээ дутуу байна гэдэг хүчин. 30 хоногийн дотор нөгөө үсгэгч маань өөрөө нөгөө дутуу материалыг бүрдүүлж өгнө. За тэгээд 30 хоногийн дотор хариу жишээлбэл үг нь өгөхгүй гэсэн. Татгалзаж байгаа тохиолдолд яагаад татгалзаж байгаа гэдэг хуулийн үндслэлтэйгээр татгалзаад хариу өгнө гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд бүхэн тодорхой байна гэсэн үг. Толгойн өдөр нь тодорхой байна. Тэгвэл одоо маш яралтай батлуулахад нас дэмжиж саналаа өгөх болно гэж хэлмээр байна тий. Тэгээ дараагийн асуултаа боловсрол, шинжилгээ, инновацийн салбар руу чиглүүлэе гэж бодож байна. Тэгээд 21 онд боловсролын салбарын төсөвт одоо санал өгөхдөө одоо үнэлгээ шинжилгээний ажлын хэсгийг бас ахалж санал өгсөн 22 он тий. Тэгээд энэ дээр бол нийт одоо 22 оны төсөвт 2.3 их 80 төгрөгийг бол боловсролын салбарт төсөв зогцсон байна лээ. Тэгэхээр яг энэ дотроо инновац шинжилгээний салбартаа хичнээн төгрөг одоо төсөвлөгдсөн бол албаны хүмүүс нь бол тодорхой хэмжээнд буурсан гэдэг тийм бас мэдээлэл ирж ирсэн. Тэгэхээр одоо бусад улс орон энэ инновацийн чиглэл дээр төсөө нэмээд хахад манайх яагаад ер нь бууруулад ингээд энэ салбараа одоо бас ярих байна. Тэгээ 21 онд бол яг нөгөө боловсролын салбарын, боловсрол соёл шинжилгээ ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалтын талаар, ажлын явцын талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэгээд тэрнээсээ уялдуулаад 22 оны улсын төсвийн боловсролын салбарын одоо төсвийг нь одоо нэг өстө ажлын хэсгийг ахалж ажилласан гэсэн. Тэгэхээр яг энэ жилийн боловсролын салбартай холбоотой нэг хөрөнгө оруулалтын ч гэдэг төсвийн ч гэдэг асуудал бүгдийг базаж орсон бол гэхдээ энэ чинь үндсэндээ 794 төгрөг нэмэгдсэн байна. Боловсролын салбарт одоо нэгж хөрөнгө оруулалт болон төсөв нэмэгдэж байгаа. Юунаас бол мэргэжлийн боловсролын яам дээр ирж байгаа. Яг инновацийн салбарын юу бол 1.7 төгрөг бодлогдсон байгаа. Хуучин 2.1 байсан юм бэ л. Монгол улс өөрөө хөрөнгө оруулалтын орчин тэгээ гадаадаас хөрөнгө оруулалт татах орчин өөрөө бол нэлээд тутмаг байгаа. Тэгээ сайн өнгөрсөн жилээс нэлээд бас хил ам дагуулсан хөрөнгө оруулалтын шинжилсэн найруулга бас гарсан. Тэгэхээр тэр талаарх та мэдээлэл өгөө зөвхөн энэ заалт байж иж ер нь гадны хөрөнгө оруулалтыг татнаа гэдэг бас онцлог те заалтуудаас дурдж өгч. Яа тэгэхээр ялангуяа энэ мэдээллийн технологийн салбар бол гаднаас мөнгө оруулж ирэх, гаднаас доллар оруулж ирэх, гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх нь бол манай одоо том зорилго байдаг. Тэгэхээр энэ дээр бол таны байр суурь бол нэлээд том ач холбогдолтой байх гэж бодож байна тийм. Чи санаж нэг үе 21 онд бид чинь нэг ажлын хэсэг одоо байгуулсан шүү дээ. Агентлаг дээр тэгээд нэг хамтарч Монголын одоо мэдээлэл технологийн компаниудыг олон улсын зах зээлд гаргах гэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж ирсэн. Тэрэн дээр бол айгүй олон одоо стартапуудаас болон мэдээлэл технологийн компаниудаас ямар хүсэл ирж ирсэн бэхээр энэ хөрөнгө оруулалтын одоо манайх руу ингээд орж иж хөрөнгө оруулалтын босхыг намсгаж өгөөч. Тэгээ яг одоо байгаа тэр $100 мянган босон маань өөр эргээд нөгөө зөвхөн уулуурхаан салбар руу чиглэсэн юм шаардлагатай. Нэг бол эсвэл салбар нь өөр байлгах ч юм тийм. Дээрээс нөгөө аж ахуйн нэгж энэ ч нөгөө бүртгэлийн илүү хялбар болгох тал дээр ажиллаж өгөөч гэдэг үл явж ирсэн. За магадгүй өнөөдөр тэгсэн бол одоо Оросоос нэлийн хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх байсан ч юм мэдэхгүй байна. Тэгээ яг энэ бол цаашдаа гэдэг бол яг энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Нийтдээ 190 орны эдийн засгийн нөгөө бизнес орчны судалгааг одоо Дэлхийн банк жил бүр хийж явдаг шүү дээ тийм бизнес гэдэг. Тэрний чинь одоо миний санаж байгаагаар 75-6 орн үндсэндээ нөгөө тухайн өөрийнхөө орн хөрөнгө гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар нэг босхгүйгээр бүртгэх ингээд юуг нь хийж өгсөн байхгүй. Тэгээ бидний өргөн барьсан одоо нөгөө хуулийн төсөл үнэхээр бүртгэлийг хэлбэршүүлэх тийм зорилготой хууль байсан. Тэгснэр ямар үр дагавар ирдэг вэ гэхээр одоо өнөөдөр чи өөр бодоод 2019 он, 20 он, 21 онд 35 хан аж ахуйн нэгж гадаадаас маа хөрөнгө оруулалт хийж бүртгүүлсэн. 35 бишрэх гэсэн үг. 32 мянга гэж сонссон. 20 онд 70 90 компаниас байна. 75 л ирж байна. Гэтэл энэ тоо шүү дээ 2008 он хүртэл жил 1700-1800 компани орж ирсэн байхгүй. Тэгээ ингээд 2008 он $100 мянган босоо бий болоод ингээд багасаар агаал тэгээ одоо 35 компани орж ирдэг болсон байгаа юм тэр байдлаар. Тэгэхээр энэ нөгөө нэгдүгürt манай бизнес орчин өөрөө их муутсан байгаа хэлж байгаа. Хоёрдугаар өөрөө бүртгэл өөрөө нөгөө ковидын шалтгаанаас болоод бүртгэл өөрөө хүн сурталтай олон шат дамжлагтай байна л гэсэн. Дээрээс нөгөө мөнгөний босгоосаас асуудал үүсэж байгаа шүү.
Энэ асуудлуудыг бид зэгслэх ёстой доо. Яг үндсэндээ бол нодон жил чинь яг нөгөө бизнес орчин сайжруулах тал дээр үндсэндээ 5 хууль дээр одоо бид нар ажиллаж байгаа байхгүй. Одоо сайн ярьсан жишээлийн хууль. За үндсний худлаа ажилтны техникийн хуулийн өргөн барьсан байгаа. За төр хувийн шин түншлэлийн тухай хууль. За мэргэжлийн бослууд яг бослог багц хуулийн байгаа ч гэсэн энэ яг бизнесийн хууль ахгүй юм бол одоо хүний нөөц одоо бизнес одоо гол хүний нөөцийг бэлтгэдэг хууль байхгүй. За тэгээд нөгөө юуны хууль зөвлөг худалдааны хууль байгаа. Тэг ингээд нэг 5 хуулийг яг үндсэндээ манай бизнес орчиг дараагийн шатанд авчрах. За нөгөө эрүүл болгох. Одоо ч маах чинь 81-т орж байгаа шүү дээ. Юугаар бол нөгөө бизнес орчин үзүүлэлтээр 2021 оны байдлаар. Тэгээ нөгөө байнга унж ер нь бол муудаж байгаа манай үзүүлэлт бол яг одоо ингээд жишээлбэл хууль батлагдаад саний захин хуулиуд ингээд амьдралд хэрэгжиж эхлэхээр харьцангуй сайжрах байх гэж найдаж байна. Тэгээд одоо энэ хөрөнгө оруулалтын тухай хууль энэ жил одоо дахиад шинжилсэн хариулганд орох болов орохгүй болов? Засгийн газраас хөрөнгө оруулалтын хуулийг шинжилсэн хариулгыг энэ оны 5 сард оруулах юм. Тэгээд тэрийг энэ бол засгийн газраас өргөн барьсан төслийг энэ нэгтгэх ажил хийгдэх үү яах вэ гэдэг бол одоо бүлэг дээр шийдэгдэх байх. Яг энэ ч 2 дугаар асуудал нь одоо нэг зөвхөн нөгөө өмнөх юугаар явуулах болчиход байна л да. Геополитикийн асар том өөрчлөлт орцсон. Тэгэхээр энэ дэр бол одоо яалч өдөр үндэсний аюулгүй байдлын зүйл одоо манай дээр засгийн газрын дээр судалгаа шинжилгээ хийгээд тэгжиж тэр нөгөө хөрөнгө оруулалтын хуулийг шинжлэхгүй бол одоо нөгөө орчин нөхцөл өөрчлөгчлөө л да. Мөн бас маш сонирхолтой хууль батлагдсан виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчийн тухай хууль дэлхийд бараг байхгүй төрүүлж халах яцтай манай Монгол улс тийм. Тэгэхээр тэр хуулийн дээр ер нь одоо журам дээр ингээд ажлын хэсэг байгуулагдаад ингээд явж байгаа. За араас нь ингээд зарим усууд журмаар ингээд батлагдчихна. Та энэ хуулийн ер нь хэрэгжилт ер нь энэ хууль ер нь хэр одоо сайн хууль болсон гэж бодож байгаа вэ? Яг зөв бүртгэлийн хууль шүү дээ. Тийм бүртгэл зөвшөөрж байна л гэсэн байхгүй. Тэгээ би энэ дэр бол зөв сайн муу гэж хэлэхээс яг одоо тэр чинь эргээд эдийн засгт ямар үр нөлөө авчрах вэ гэдэг л чухал байхгүй. Тийм тэгэхээр нөгөө даалд байсан юмыг эсвэл зөвшөөрөхгүй байсан юм нөгөө зөвшөөрснөөр одоо нөгөө бүртгэж зөвшөөрснөөр нөгөө гадагшаа гарчих байсан мөнгийг бид нар дотоод авч үлдэж байна л гэсэн байхгүй. За одоо магадгүй ингээд нөхцөл байдлаас болоод Орос осч гэдэг юм. Энэ бол яг бид нар цаашдаа бол энэ Азийн уг нь бол нэг офшор бүс болох хэрэгтэй байхгүй. Тэгээд энд манайхлын мөнгө нь орж иж идэг, чөлөөтэй хөрвж идэг. Тэгээд энэ хоёр том зах зээлийн хооронд нөгөө транзит тээврийг нь хийж идэг. Ийм л орон болчвол одоо магадгүй эдийн засаг бол нэлээд зөвхөн уулуурхаас хамаарахгүй байх боломж ус бүртгэх гэдэг юм. Магадгүй одоо ярьж байгаа хөрөнгө оруулалт үйлчтэй нөө виртуал хөрөнгө оруулалт бид нар ч юм уг нь бол бас тийш нэлээд алхаж байгаа л үйл. Маш сонирхолтой поинтыг хэлж байна. Тэгээд бидний нэвтрүүлгийн цаг дуусч байна. Сая та өөрөө хэллээд бас сануулчлаа. Тухайн үед цахим бодлогын яам агентлаг байхад бид нэг ажлын хэсэгт хамтран ажилласан байгаа. Тэгэхээр тэр одоо цахим бүтээгдэхүүнээ гадны зах зээл дээр экспортлох төлөвлөгөө бүр боловсруулж өгсөн байгаа. Тэрэн дээр 300 гаруй компаниуд оролцож саналаа өгөөд одоо танд ингээ хүлээлгэж өгсөн тийм. Тэгэхээр тэр маань одоо засгийн газрын төлөвлөгөөнд тусагдаад ажил хэрэг болохоор явж байгаа юу? Яг ямар шатндаа байгаа бас мэдээлэл авах хэрэгтэй байна. Тэгээ яг би ч нөр эдийн засгийн байнгын ороод, цахим бодлогын байнгын ороод, тэгээ мэргэжлийн одоо нөгөө боловсролын байнгын ороод байгаа болохоор яг энэ чиглэлүүд дээр бол энэ одоо суулгаад явж байгаа л да. Засгийн газарт бол саналуудаа бичээр бас өргүүлсэн байгаа. Тийм. Ер нь бол яг зөв би бол өөрийнхөө нөгөө гишүүний хувьд одоо тойрогдол тухайлбал тэн дээр хүнслээ юу гэж юм гэхээр маах чинь нэг нийтдээ 20% 20 төрлийн сургууль байдаг Баянгол дүр. Тэгээ 20 одоо нөгөө одоо шууд ажиллах боломжтой 20 төрлийн сургууль дээр ямарсан нэг 24 оны хүртэл бүтэн одоо цахимын танхимууд нь бий болгох. Дээрээс нь нөгөө тодорхой сургуулиудын цахимыг гүнзгийсэн сургалтаа болгох гэсэн ажлууд хийгээ явж байгаа. За хувийн хөгжлийн зарим нэг компаниудтай уулзалтууд хийгээд одоо ер нь бол магадгүй одоо ахлах ангиас нь ахуулаад хүүхдүүдийг одоо тэр IT-ийн чиглэлийн код бичих тий. За нөгөө cyber security нөгөө кибер аюулгүй байдал тий. Яг энэ нөгөө нэг сурж байхдаа сурах боломжтой мэрэгжил бас нэг тодорхой хэмжээний мэрэгжил эзэмших боломжтой тэдний цахимын гүнзгийсэн сургалтаа өнөдр хийгээд өгч гэж хувийн хөгжлийн одоо яриад яваад байгаа. Тэгэхээр
Энийг бол одоо бид хөгжүүлснээр хүний нөөцийн асуудал ч гэдэг юм да. Айгу олон асуудал. Одоо хамгийн гол шийдэх зүйлс хүний нөөцийн асуудал бүх салбарт дутагдaltaй байгаа тийм. Тэгэхээр маш сайхан ажиллаа санаачилж хийж байгаа юм. Тэгээ нэвтрүүлгийн хаан төгсгөлдөөс манай энд харах юм бол тухайн салбарын асуудлыг яриад за ингээд сая хуулиар хоёлоо шийдлээ ярьлаа. Тэгээд нэвтрүүлгийн хаан төгсгөлд бол энэ салбарт одоо за энэ асуудлыг би шийдэж өгөхөд одоо хүчин зүтгэе, амлалт өгөө гэдэг нэг амлалт өгдөг байгаа. Тэгэхээр тэрэн дээр ер нь та бид нартэй хэрхэн хамтарч ажиллах уу? Сая ингээд бизнесийн орчин жил ирэх тусам одоо хойшилж ийн гэж байна шүү дээ. Тэгэхээр урьдчилуулахын төлөө хэдүүлээ одоо хамтдаа юу хийж болох? Яг хоо энэ бол одоо яг ажиллаж байгаа жишээлбэл хуулийг бид амжилттай батлуулж чадвал манайхаа бизнес орчинд нэлээд урагшаа алах юм байна. Яг хоо энэ жишээлбэл хууль гэдэг бол ер нь бол гол онилж байгаа хоёр байна юу гэдэг вэ гэхээр нэг нь нөгөө эдийн засгийн өсөлт буюу бизнес орчин таатай болоод эдийн засгийн өсөлтийг бий болгох. Нэгөөр ингээд болоод ажлын байр тий эдийн засгийн өсөлт татвар одоо татрын нөгөө юу нэмэгдэх төсөв нэмэгдэх гэсэн үр дүнтэй. Хоёрт нь болохоор авилгалыг багасгах байхгүй. Хүн суртлыг багасгах, авилгалыг багасгах. Энэ дээр бол одоо айгу юу өгч байгаа. Энд чинь зөвхөн баталснаас хойш тэгээ бараг жилийн ажил болно одоо хэрэгжүүлэлт холбоотой жогнуудыг гаргах тий тогтоол усыг бол тэгээд тогтоолоор засгийн газар чиглэлийн дагуу эн чинь бас нөгөө шүүлийн зөвлөм үйл гэж байгуулагдав. Тэгээд зөвлөм бас хяналтаа гэдэг бол нэлээд урт хугацааны ажилласан тий имплементашн бүрийн хэрэгжүүлэлтийн хугацаанд бол ямарсны ханы жилийн асуудал байгаад байна. Энийг ямарсны амжилттай бид батлуулаад тэгээд манай хувийн ишлэхэн ч гэсэн тэр эн чинь зөвхөн хувийн ишил биш байхгүй хувийн ишил ингээ иргэдийн хүртэл одоо мэрэгжлийн үнэлэх өдөрч хүртэл толботой байхгүй. Тэгээд бид энийг шаардаж яг тэр нөгөө одоо байгаа төслөөр нь батуулах тал дээр бас нөгөө иргэдийн бас ойлголцыг бас бий болгох хэрэгтэй л да. Тэгжиж энэ хууль чинь яг байгаа юугаар батлагдах болов гэж харж байгаа. Ягаад гэвэл чинь нөгөө харьцаж байгаа юу нэг угаасаа дандаа нөгөө юу байхгүй. Манай Монголын одоо нөгөө хүнд сурталтай төрийн байгууллагаар харьцаж байгаа. Бас тэр хуулийн драфтыг хараад манай салбараас танд санал өгөх хүсэлтэй байна. Тэгээд зөндөө олон ажлын хэсгүүд уулзалцсан юм байна. Манай салбарынхантаас уулзаж санал тавьж байна. Өөртөө танаа одоо захин яамтай ч маах өөртөө хоёр дахь уулзалт байсан. Өмнө нь бол яам гэж байгаагүй. Агентлаг багт нь 3 чудаа санал авсан байгаа. Тэр одоо яг нөгөө яамтай болсон. Одоо ингээл жижиг дунд үйлдвэрлэлийн гэрчлэгээ авахаас ахуулаад гарааны бизнесийн улсын бүртгэлд гэрчлэгээ авахын тулд бараг маш олон цаг хугацааг зарцуулдаг бодит амьдрал дээр хүмүүд байна л да. Тэгэхээр тэрэн дээр бол бас санал хугацаа дээр бол ингээд маш ингээд тодорхой болж байгаа. Тэгэхээр яг хэн хариуцсан тодорхой байгаа. Тэгээд нэг захимаар үргэлжлээ өчлөө. Тэгээд яг нөгөө үргэлжлэл маань яг хаана явж чинь нөгөө хаана хэн дээр явж чинь нүрч байгаа. Хүм тодорхой байх юм тий. За тэгээд өнөөдөр бодлогын зочин булангийн маань энэ оны эхний зочноор хүрэлцэн ирээд за бизнес эрхлэгчдэд иргэдэд за мөн бас тойрогтой маш хэрэгтэй зүйлүүдийг хийж байгаа мэдээлэлээс хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрөөс нь ярьсан асуудал шийдлийг яриад бас амлалт өгсөнд бас маш их баярлалаа. Бид нар бол хойноос чинь нэлээд фоллоу ап хийж хөөцөлддөг байгаа шүү. Өмнөх 21 онд бол нийт оролцогчдын маань зочдын маань одоо 70% өөрсдийнхөө амлалтыг бас биелүүлсэн. Тэгэхээр энэ жирээсэн 22 оны одоо энэ хугацаанд бас хамтарч энэ мэдээллийн технологи, инновац, бизнесийн орчныг сайжруулах тал дээр бол олон ажлыг хамтдаа хийнэ хаа гэж найдаж байна. Тэгээ таны бас энэ улс төрийн нийгмийн нэх хүсэт нь амжилт хүсье. Баярлалаа өнөөдөр хүрэлцэн ирсэнд. За